Сайн байцгаана уу эрхэм үзэгч та бүгдийн өдрийн амгалан гэлтгье. Төвлөрдөр ТV сувгийн онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Нью-Йорк хотоос Бямбагийн бод жаргал оролцож байна. За үндсэндээ бод жаргалын хувьд хоёр дахь удаа манай ярилцлаганд орж байгаа. За та бүхэн санаж байгаа бол 2020 онд мөн одоо манай ярилцлаганд орж за тухайн үед болж ирсэн одоо спортын одоо холын гүйлтийн тухай манай үзэгчдэд бас мэдээлэл өгч байсан. За тэгвэл энэ удаад мөн одоо 2024 оны 8 сарын 30-нд эхлэх хэд холын одоо марафон гүйлтийн тухай мэдээлэл өгөхөөр өнөөдрийн дугаарт дахин оролцлоо. За урьд хүлээн авч өнөөдрийн дугаарт оролцож байгаа бод жаргалтай маш их баярлалаа. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Та сайхан намарч байна уу? Танай одоо үзэгчид энэ сувгийг байнга одоо үзчихэд хүний хувьд одоо сайхан мэдээлэл хүргэж яадаг танд бас их баярлж талархаж байна шүү монголч. За маш их баярлалаа. За бод жаргалын хувьд дээр өгүүлсэн манай дугаарт үндсэндээ хоёр дахь удаа оролцож байгаа. За 2020 онд мөн одоо оролцож тухайн үед оролцож байсан тэмцээний тухай бас мэдээлэл өгсөн байгаа. За энэ удаад харин бол одоо Нью-Йорк хотоос оролцож байна. За Нью-Йорк хотод 8 сарын 30-нд эхлэх тэмцээнтэй холбоотой. За энэ тухай бас мэдээлэл өгөхөөр өнөөдрийн дугаарт оролцож байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. За ингээд магадгүй одоо энэ дугаарыг одоо өмнө нь үзээгүй хүмүүсийн хувьд за ер нь бол бод жаргалыг мэдэхгүй хүн бол байхгүй л гэж бодож байгаа. За гэсэн хэдий боловч өөрийгөө товчхон танилцуулах уу ямар учир учиртай хүн байна. Энэ тухай өөрийн одоо хувийн мэдээллийг манай үзэгчдэд зориулаад товчхон мэдээлэл өгөөч. За тийм. За миний хувьд бол олон өдрийн гүйлтийн тамирчин гэж явдаг. Тэгээд олон өдрийн гүйлтээр хичээлээд 10 гаруй жил болж байна. Тэгээд олон өдрийн гүйлт гэдэг нь болохоор энэ нэгээс дээш өдрийг олон өдөр гэж хэлдэг. Тэгээд Монголд бол хамгийн холын зайн гүйлтүүд 24 цагийн гүйлт болдог. Тэгэхээр энэ олон өдрийн гүйлт гэдэг нь Монгол сайн хөгжөөгүй ер нь дэлхийн нийтээр ч гэсэн нэг тийм сайн хөгжөөг бол хүмүүс бол сайн яг сайн мэддэггүй. Одоо өдөр гэдэг нь одоо нэгээс дээш өдөр буюу ингээд 48 цаг юм уу 72 цаг гэдэг 2 өдөр 3 өдрийн гүйлт гэж байдаг. Тэгээд 6 өдрийн гүйлт гэж байдаг. 10 өдрийн гүйлт. За ийм төрөлтүүд хичээлдэг хүн байгаа. Ер нь бол яг энэгээр хичээлдэг хүн дэлхийд яаж ч их цөөхөлтөө. Энэ чинь жоо нэлээ хэцүү юм экстрем юм уу хүнээс цаг хугацаа зүрх төвчрэх юм шаардсан спорттой байна. Тэгээд 6 хоног бол тасрахгүй гүйдэг. Тэгээд ийм одоо төрлийн хичээлээр спортоор хичээлдэг хүн байна. Зүгээр ч холын зам биш, ультра хит холын зам гэж нэрлэдэг юм шүү, тийм ээ? Тэгээ ультра дистанс гэдэг. Зөв. За ойлгомжтой хит холын одоо зайд одоо марафон гүйдэг ийм тамирчин байгаа. За сошиал дээр идэвхтэй байдаг хүмүүсийн хувьд бол бод жаргалыг бүгдээрээ таньж байгаа. Тийм учраас илүү одоо дэлгэрэнгүй танилцуулга бол илүү цохаа гэж бодож байна. За 8 сарын 30-нд болох гэж байгаа тэмцээний тухай дэлгэрэнгүй танилцуулга өгөөч. Ямар байгууллагаас зохион байгуулж байгаа, ямар одоо утга учиртай юуны төлөө зохион байгуулж байгаа тэмцээн бэ? Энд ямар зохион байгуулалтаар оролцож байна? Одоо магадгүй Монголоос өөр хүн байгаа юу? Хэдийн орчим тамирчин оролцож байна? Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх. За энэ удаад 3100 майлын гүйлт гэдэг тэмцээн байгаа. Одоо энэ миний би футболкийн өмссөн байгаа. Энэ дээр ингээ харагдаж байгаа self transcendence 3100 гэдэг. За тэгээ энэ дээр Шири Чинмой гэвчсэн байгаа. Тэгээд энэ self transcendence гэдэг. Энэ Шири Чинмой гэдэг энтхийн spiritual master буюу одоо нэг гэгэрэл төрсэн тийм хүн байдаг. Тэгээд энэ хүн бол хөндийн өргөлт дуу олон мянган дуу зохиосон, хөгжим ном бичсэн тийм нэлээд олон төрлийн зураг зурчдаг. Тэгээд хөндийн өргөлтөөр дэлхийн их одоо рекорд татсан байдаг. Монголд очиж байсан. Монголд очиод 9 морь өдөр өргөж исэн. 9 морь тэгээд Монголын асшаар авраг, сумья озар аврагыг бас өргөж исэн тийм юм байдаг. Өргөж империйн хэрэглэгчийн урилгаар 2007 онд Монголд очижсэн байдаг. За тэгээд тэр хүний нэрмжит гэх юм уу тэр хүний санаачилсан гүйлтийн тэмцээн. Тэгээд Шири Чүрмө гэдэг хүн бол одоо энэ олон өдрийн гүйлтийг ер нь санаачилсан байдаг. Тэгээд санаачлаад 6 өдөр 10 өдрийн гүйлт гэж боддог. Тэрэнд нь бас би оролцож байдаг. За тэгээ энэ бол олон гүйлтүүд байдаг. Тэр нь бол 100 метрийн зай бүр ойрхоноос явуулаад марафон гүйлт бүх төрлийн зайнууд байдаг. За тэгээ тэр хүний тэр зохион байгуулдаг тэмцээнүүд дотроос бол хамгийн холын зай гүйлт нь энэ 3100 майл буюу 5000 км-ийн тэмцээн байдаг. Тэгээ энэ 5000 км гэдэг нь бол одоо Америкт бол
Одоо Америкийн баруун эргээс зүүн эрг Сан Франциско хотоос Нью-Йорк орох зай бол одоо 3100 болж байна. 3100 майл болж байна. А Монголд бол 5000 км нь Улаанбаатараас гараад энэ Хинтэд, Орно, Цэвбаатар, одоо Дорноговь, Өмнөговь гэдэг ингээд Монгол улсаа бүтэн тойроод Баян Хонгор, Говь Алтай, Овс, Баян Үлгий. Тэгээ буцаад Улаанбаатарт ирэхэд бол 5000 км. Тэгээд ийм зай Монгол улсын бүх аймгаар ингээд тойр зай байна. Тэгээд энэ зайн гүйлт бол дэлхийн хамгийн холын зайн гүйлт гэдэг. Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэм сертификат 28 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гүйлт. За тэгээд энэ гүйлтэнд одоо анх удаа Монгол нь оролцох гэж байна. Тэгээд урд нь бол Монгол нь оролцож байгаагүй. Тэгээд миний хувьд бол одоо энэ тэмцээнд оролцох гэдэг энэ жил ингээд одоо 5 хоногийн дараа одоо эхлэх гэж байна тэмцээн. За дэлхийн хэдэн орны хүмүүс оролцож байгаа вэ? За энд бол 12 орн байгаа. Одоо Америк, Канада, Австрали, тэгээд Итали, Финланд, Орос, Украин, Тайван байна, Япон байна. Ямар ч байсан анх удаа Монгол оролцож байгаа юм байна шүү дээ. Тий. За таны хувьд өмнө нь бол өөр төрлөөр бол орж ирсэн шүү дээ. Тийм учраас өмнө нь гаргаж ирсэн амжилтуудын тухай бас товчхон дээр ямар тэмцээнд орж ямар амжилт гаргаж байна. За миний гаргасан амжилтууд дотор бол одоо 3 зайд хамгийн өндөр амжилт нь бол за хамгийн богино зай нь бол одоо 24 цагийн гүйлт байгаа. За тэр нь бол одоо хамгийн сайн амжилт нь бол 24 цагт 200 км гүйж байгаа. За тэгээд 48 цагт гүйжсэн. Тэгээд 48 цагт бол 333 км ч гүйсэн байт юм аа. Энэ цомон энэ үеч World Champion энэ 48 цагийн гүйлтэд дэлхийн аврагчдаар тэмцээн болоод тэрэн дээр одоо нэгдүгээр эзэлжсэн. 6 өдрийн гүйлтэнд бол Чикаго бас нэг цагийн зайтай газар Milwaukee гэж хотод Wisconsin мужи Milwaukee хотод 2002 онд 6 өдөрт 561 майл. Ер нь танай телевизээр ороход бол тэгж гүйгээгүй. Ер нь танай телевизээс орсноос хойш бүх амжилтуудаа илүү сайн болсон. Илүү шийдчихсэн гэсэн. Танахаар одоо 4 жилийн өмнө тантай 2020 онд ярилцчихсан. Тэр үед би тантай Тайланд улсаас ярилцчихсан. Зөв бас тэмцээнд оролцоод нэгдүгээр эзэлжсэн. Тэрнээс хойш бүх амжилтууд ахисан байгаа. Сүүлийн тэгээд энэ 24 цаг 48 цаг за 6 өдрийн тэр амжилт бол одоо монголоор бол 904 км гэж байгаа. 6 хоногт 904 км чад Улаанбаатар хотоос Баян Хонгор аймаг ч юм одоо Говь Алтай аймаг юм орох зайлаа. За тэгээд 10 өдрийн гүйлт байгаа. 10 өдрийн гүйлтийн энэ жил сая 4 сарын 17-оноос 27-ны хооронд Нью-Йорк хотын болсон 10 өдрийн гүйлтэнд 818 майл гэсэн. За энэ бол километрээр бол 1315 км. За тэр нь одоо өдөр болгон 131 км гүйж гэнэ гэсэн үг. За тэр нь одоо марафон гүйлт гэж хүмүүс их сайн мэддэг. Тэгээ марафон гүйлтээр бол өдөрт 3 марафон гүйж гэнэ гэсэн үг. 3 марафон жоох илүүтэй. За тэгээ 10 хоногт бол 31 марафон гүйсэн. За тэр нь бол одоо 10 хоногт 31 марафон гүйгээд 1315 км болж байна. Тэгээ ингэж гүйж авраг болсон байгаа. За тэгээд одоо энэ 5000 км-ийн гүйлтэнд одоо анх удаа оролцох гэж байна. Тэгээ энд бол одоо зайны хувьд бол их өөр л дөө. Миний гүйлт ч юм бол 1300 гүйдэг хүн байна тийм. Тэгэхэд одоо 5000 км гэдэг чинь хоорондоо бол их асар хол зөрүүтэй зай л да. Гэхдээ одоо миний хувьд одоо өөртөө ямарсан чадна гэсэн нэг тийм итгэлтэй л байгаа. Тэгээд болно. Тэг хүн болж явах ч одоо би яагаад тэр нь боддоггүй гэсэн нэг тийм бодолтой. Тэгээд орох байд бэлдээлж юм да. За энэ тэмцээнд орж явах үед ер нь тулгардаг гол бэрхшээл нь юу вэ? За магадгүй монголчуудын одоо амьдарч байгаа мужуудаар л яваад байна шүү дээ тийм ээ. Монголчуудын зүгээс одоо оролцоо, дэмжлэг одоо харилцаа холбоо ямар түвшинд байна вэ? Өөрөө мэдээлэл одоо монголчуудад яаж хүргэж байна? За миний хувьд энэ мэдээлэл монголчуудад фэйсбүүкээр л хүргэдэг дээ. Фэйсбүүкээр одоо монголчуудын группүүдээр бол тавьдаг. За энэ тэмцээнд оролцох гэж байна гэдээ оролцлоо гэдэг тийм. Энэ амжилттай оролцсноо бичдэг. Оролцох гэж байгаагаа бичдэг. Тэгээ монголчуудын бас ирээрээ дэмжээрэй гэдэг дэмжлэг хүсч байдаг монголчуудаас. Тэгээ яг юу яг тэмцээн дээр ирээд дэмждэг хүмүүс бол ховролдоо одоо эцэгтэй дэмжлэг тэр одоо хүн болгоно ажилтаа завгүй байдаг болохоор яг тэр бодлого ирээд хажууд байгаад тийм юм байдаг гэдэг. Сая бас 10 өдрийн бүлтэнд ирч гисэн тэгээд яг тийм хажууд байх туслах хүн. Уг нь бол одоо тэмцээн дээр одоо гол бэрхшээл бол энэ хажууд хамт байх хүмүүсийн дээр дэмжлэг хэрэгтэй гэдэг. Тэр бол одоо ус барай зам дээр зогсож явах хүн ч юм уу тийм. Одоо нэг 1 км-ийн тойрог замаар тойрч гүйдэг л тийм. Яг гүйж явахад бас нэг уураг юм найруулж ууйг гэрийн дээр бэлдээд өгсөн байвал их сайн цаг хождог л доо. Тэгэхээр сая одоо Нью-Йоркийн тэмцээн дээр 1315 км байсан. Тэгэхэд хэрвээ туслах хүн хажууд байсан бол би 1500 км гүйж байхгүй. Одоо 200 км-ээр илүү бүрэх боломжтой гэсэн.
Тэр 10 хоногт өдөр болгоно 20 км алдаж яах гэсэн үг дээ. 500 км 1500 бол бүрэх боломжтой байсан. Биеийн хувьд л гэхдээ туслах хүн байх болохоор чинь цаг алдаад байдаг. Өөрөө нэг халуун бүлээн уух шүн бас хүйтэн байдаг. Шүн ч гэсэн гүйжлээд л да. Шүн донд ч гэсэн гүйдэг. Тэр 10 өдрийн гүйлт бол ингээд 24 цаг буюу 240 цагийн турш тасралтгүй явагдана. Тэр шүн одоо чадчих унтахгүй ч болно. Гэхдээ миний хувьд бол 2-3 цаг унтаад явдیں۔ 2 цаг унтах. Зарим өдөр 1 цаг унтах юм байна. Янз бүр. Тэгэхээр одоо 0 орсон ч хурдхан шиг ороо гарахыг хүсдэг. Тэгэхээр энэ өөрөө жоох юм найруулах, өөрөө хувцснараа бэлдээд нэг юм уу яах гэх ингээд жоо цаг ингээд аягүй хурдан явчихдаг л да. Тэр цаг бол алт шиг. Тэр цаг хэмнэхийн тулд хажууд туслах хүмүүс ингээд нэг байвал маш их цаг хэмнэх гэдэг л дээ. Тэгэхээр тэр цаг хэмнэлсэн чинь бол одоо 200 км/h тийм цагийг хэмнэх байсан л да. Тэгээд яг туслах үнэтэй бол их сайн байдаг. Одоо энэ 5000 км-ийн тэмцээнд дээр ч гэсэн яг сайн туслаад хамт байх тийм боломжтой хүн бол бас байхгүй байгаа. Ямар ч гэсэн хүмүүсийг туслаарай байгаарай л гэж гуйжлага тэгээд яг тэмцээн эхлэхээс дуустал хамт байна гэсэн хатуу яг тийм байх хүн бол одоо олоогүй. За бусад оролцогчдын хувьд ерөнхийдөө ямар хөө баг бүрдүүлж орж байна. Ямар бэлтгэлтэй орж байна. Дунджаар одоо бодоход магадгүй хэдэн хүнтэй ч юм уу тийм ээ туслах хүмүүстэй оролцож байна. Зарим янз янзар байдیں۔ Одоо тэмцээнүүд дээр ингээ байж байхад зарим тэмцээн дээр одоо туслахгүй хүн байх шийдээ. Тэгээд яг туслахгүй хүн бол ер нь амжилт муу гаргадаг. Алфтай амжилт гаргаж чаддаггүй ингээ харж байгаа. Туслах зарим туслахтай хүн бол 1 хүн 2 хүн зарим хүн бол 5 туслахтай ч байдیں۔ Тэгээд тэр нь өөр их юу яаж ийсэн. Тэгээд одоо ингээ харж байхад ингээ ширээн дээр ингээ 2 3 компьютер ингээ дэлгээ тавьсан. Тэр хүний нөгөө гүйж явах үеийн одоо би одоо даралт нь яаж явагдаж байна, цусны эргэлт нь яаж байна, тэр одоо нөгөө уурга витамин яаж явагдаж байгаа гэдгийг чинь одоо нөгөө цагаар нь бүх юм харчдаг юм байна. Цаг нь өөрөө компьютертэйгээ ингээ холбоотой байдаг. Тэгээд компьютерийн дэлгэцэн дээрээс тэр цагаар нь тусламжтайгаар биеийн бүх юм хинаа байж тийм л тэр хүнийг тэгээд нүдэнд нь гэрэлтэй зүйлж хөлөнд нь юм угалж байгаа шиг ингээ янз янз юм бол маш их сонь сонь хийж идэв. Амд нь угалаад яаж хийж байгаа. Тэгээд тийм эмчтэй массажист ингээ хоол зүйч тэр дасгал жуулууч ингээ 4 5 хүний бүрэлдэхүүнтэй тийм багтай тэр хүмүүс ирсэл байдаг. Тэгээд тиймэрхүү хүмүүсүүд амжилт сайн гаргаж л байдیں۔ Харж байхад бол гэхдээ одоо миний хувьд бол одоо тийм сайн багтай бол яг ингээл ороход бол уг нь илүү амжилт гарах боломжууд байгаа. Тэгээд тэр амжилт нь бол одоо юу гэдэг дэлхийн рекорд гэдэг тийм world record гэдэг чинь бол одоо дэлхий дээр хэний ч хийгээгүй нэг хийж яах гэсэн. 10 хоногт одоо дэлхий дээр хүний хийсэн амжилт байгаа. Тэрийг давуулж эвдэнэ л гэсэн. Тэр тийм боломжууд бол байгаа. 6 өдрийн гүйлт 10 өдрийн гүйлт байна. Тэгээд 5000 км байна. Тэгээд юу гэдэг зүгээр 1000 км 1000 милийн гүйлт гэдэг бас байдаг. Тэгээд тэд нэр тэр зайнуудад бүгдэнд нь одоо дэлхийн рекорд тогтоох бол бүрэн боломжтой л байна. За таны хувьд санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэж байна? Одоо жишээлбэл мэдээж энэ олон одоо өдрийн тэмцээнд ороход баггүй мөнгө гарч байгаа шүү дээ. Яг нь тэмцээнд оролцоход бол анх бол тэгээд өөрөө ингээд зардлаа гаргаад ирчлээсэн. Тэгээд сүүлдээ одоо өөрийнхөө ингээд нөгөө байр машин юм уу янз янзын Монгол өөрийн байдаг бүхэл юм зарж үрээл тийм. Тэгээ Монголд би ч бас нэг янз янзын ажил хийгээд явдаг. Ядчил нэг одоо юу гэдэг 90-11-т дугаар барьдаг гэсэн тэр мэрийг аж гэсэн зарж мараад ингээ бүхэл байч болох зарж болох юу гэдэг бүхэл юм зарж үрсэндээ тэгээд энэ тэмцээнд бол олон тэмцээнүүдэд ороход бол зардал их гардаг. Нийтд одоо нэг 200 гаруй мянган доллар зарцуулсан байна. Одоо Монгол мөнгөөр бол 5-600 сая төгрөг зарцуулсан байна бүлэнд. Тэгээд одоо тэгээд өөрөө нөгөө олон тэмцээнд ингээ олон орноор гүгээд явахаар зардал их гардаг. Тэгээд монголчуудтай хандаад бас одоо хандаагүй байдаг. Яг тэр тэмцээнд ингээ хангалттай ороод яг одоо юу гэдэг бүх юм хангалтайгаар тийм хандваруудыг хангалттай бас тэр юу цугулдаггүй л дээ. Одоо энэ тэмцээнд ороход ч гэсэн 5 хоногийн дараа одоо пүүз ч юм уу уурга тийм чимэндэр дутуул байгаа л да. Тэгээ одоо тэмцээний явцад ч гэсэн ингээд хүмүүс бас болох байх гэж бодож байна. Ер нь үндсэндээ өөрөө чинь одоо эцсийн зорилго. За энэ олон жил одоо яг энэ спортод ингээд бие сэтгэлээ зориулаад одоо магадгүй бүх хөрөнгө зарцуулаад энэ гүйж байгааг эцсийн одоо утга учир зорилго нь юу вэ? Энд ингэж орсноор одоо нэг үгээр хэлхий арга байхгүй нэг амар амгалан тийм аз жаргал нэгэд мэдсэн юм аа. Тэгээ тэр нь одоо энэ ертөнцид байхгүй одоо хүн бол төрснөөс хойш хүн болгоноос нэг асуухад танаас ч юм асуухад за тэгвэл дөрвөө таны ер нь амьдрал тохиолдсон хамгийн аз жаргалтай зүйл юу вэ гэд одоо би танаас асууж одоо шүү дээ. Танд тэгээ нэг юм байгаа шүү дээ. За би бол
Тэгтэл нэг хамгийн их аз жаргалыг мэдэрсэн юм да гэж та нар хэлэх үг бол танд байгаа. Хүн болгонд л байдаг. Тэгвэл одоо миний хувьд бол одоо хүний амьдралд тохиолдсон тэр зовлонг үл одоо хамгийн хүнд хэцүү зовлон гэргүүлтийн зам дээр л одоо мэдэрсэн. Тэр бол одоо нэг хүн нэг тамлагдах гэдэг шиг л тийм хэцүү мэдрэмжийг л авдаг л да. За тэгээд тэнд одоо энэ амьдралдаа үзээгүй хамгийн их амар амгалан бас би энэ гүйлтнээс л болж байна. Энд бол одоо хамгийн тэр одоо энэ дэлхий дээр байхгүй тэр одоо бурханлаг амар амгалан гэх юм одоо юу дээд амар амгалан гэх юм одоо юу гэж хэлэх дээдийн дээд гэх үү. Тэр тийм их амар амгалан аз жаргал тэр юм бол одоо энэ гүйлтнээс л эндээс л болж авсан байдаг. Тэгээд гүйлт чинь нэг төрлийн одоо бясалгал болдог л доо. Тэгээд маш сайн бясалгал болдог. Бясалгал дотроо. За тэгээд тэр бясалгал нь үр дүнтэй энэ бясалгалыг одоо үр дүнтэй сайн хийсэн байна. Миний хувьд тэгээд тэр үр дүнд хүрсэн байна. Тэр бясалгалыг хийх хүн ямар үр дүнд хүрэх ёстой вэ? Тэр үр дүндээ хүрсэн байна л да. Тэр одоо миний хувьд цаашдаа би одоо нэг хүүхдээр бол нэг гоё чихэр одоо идсэн бол тэгээд энэ чихрээ бусдад түгээе гэж босч яахгүй. Тэгэхээр энэ бусад хүмүүс энэ чихрийг нэг идүүлчих гэсэн. Тэгэхээр энэ сайхан юм аа бусдад дэлгэрүүлээ. Бусд хүмүүсийг ч гэсэн амар амгалан болгоё, яд жаргалтай болгоё гэж бодож байгаа. Миний амьдралын зорилго тэр л байна. Тэгэхээр энэ юм аа хийхэд бол өөрөө энэ гүйлтээр хүмүүст одоо таниулах тий. Тэгээ хүн болгон тэр амар амгалан аз жаргал бүхэнд бол хүн өөрийгөө ялах хэрэгтэй байдаг л да. Тэгээ өөрийгөө ялах гэдэг нь мэдээж олон арга замаар хүн өөрийгөө ялна гэж бодох тийм. Мэдээж өчигдрөөсөө өнөөдөр илүү байх гэдгээр байнга л ялалт явагдаж байгаа хүн болгон челленж амьдрал. Одоо 1 сая доллартай хүн бол тэрийг нэг 2 сая 10 сая болгох чи гэж бодох юм уу тийм. Одоо 10 төгрөгтэй хүн тэрийг 100 төгрөг болгоё гэж боддог шиг ингээд бүх юм чинь мөнгөөр яриуд эсвэл одоо албан тушаалаар байшин машин юу гэдэг бүх юм хүмүүс сайжруулдаг гэж боддог. Тэгээ тэр болгонд чинь хүн тэр нэг өөрийгөө ялах юм явагдчихлээ гэдэг да. Тэгээд тэр ялтууд дотроос энэ гүйлтээр өөрийгөө ялах бол гайхамшигтай ялт болдог юм байна. Одоо даангүй миний хувьд бол гүйлтээр ялах дотроо зүгээр нэг гүйгээ гүйчээгөө илүүдэл жинтэй болж л одоо тэр хөдөлгөөний дутагдaltaй болоод илүүдэл жинтэй болсон. Тэгээ энэ ер нь хөдөлгөөний дутагдaltaй болох илүүдэл жинтэй хүмүүс туслая. Тэгээ тэр хүмүүс чинь энэ өөрийгөө би тэр хүмүүсэд шууд туслаад одоо илүүдэл жингээс садгаад ингэ шаардлага өөрийгөө ялах хэрэгтэй юм да. Тэгээ тэр одоо хөдөлгөөний дутагдалд орсон байг энэ хөдөлгөөний дутагдал гэдэг нь өөрөө хөдөлж ижил тэрийг барна уу гэсэн шиг. Ямар энэ дэлхий дээр тэрийг одоо орлох юм гэж байхгүй. Ямар ч юм хөдөлгөөний дутагдлыг орлох. Тэр хөдөлгөөний дутагдлыг хөдөлгөөс арга байхгүй. Хөдөлж байгаа нь өөрөө одоо сайн хөдлөөд бүр илүүдэлж ингээс шууд салж чадчихвэл тэр хүн бол өөрийгөө ялж байгаа нэг хэлбэр байгаа. Тэгээ өөрийгөө ялаад одоо илүү сайн өөрийгөө ялаад ирнэ гэдэг. Өөрийгөө ялах гэдэг яг юуг ялах гэдэг нь гэхээр өөрийн тэр нэг залхуур одоо муу сэтгэл, мунхаг харанхуй байдал өөрийн тэр сул тал өөрийн дутагдлаа ялахыг л одоо өөрийгөө ялах гэж байна. Өөрийгөө ялснаар л амар амгалан хүрдэг юм байна да. Тэгээ хүн болгоныг өөрийгөө ялаасаа л гэж хүсдэг. Тэгээ хүн болгоныг өөрийгөө ялаж тэр сэтгэлийн амар амгаланд хүрээсэй гэж. Тэгэхээр энийг одоо дэлгэрүүлэх тэгээ одоо цаашдаа дэлхийд даяар энэ гүйлтийн бясалгалыг хөгжүүлэх дэлхийд даяар гүйх бясалгалын төвүүдийг байгуулах. За энэ дэлхийд даяар зохион байгуулагддаг энэ одоо өдрийн гүйлтүүдийг дэмжих, өндөр мөнгөн шаналтай болгох, тэгээд ирэхэр хүмүүсийг татна тий мөнгөн шаналтай болгох татна. За тэгвэл нэг хүн энэ тэмцээнд ороод 10,000 долларын шаналтай болгож чинь тэмцээнийг. Тэгвэл нэг хүн ороод 10,000 доллар эсвэл 100,000 доллар ч авч болно. Нэгдүгээр өнд орсон. 100,000 доллар өгөхөд тэр хүн 100,000 доллар аваад амьдралдаа хэрэглэе гэж. Тэр амьдралдаа хэрэглэнээс илүү их зүйлийг өөр зүйлийг тэр хүн олж авдаг л да. Тэр шагнал сонирн биш байдаг. Энэ тэмцээнүүд надад нэгдүгээр өрөөнд ороход мөнгөн шагнал өгдөггүй, огт байхгүй. Тэгсэн хэрнээ тэр мөнгөн шагналаас илүү давсан шагналыг би авчдаг. Тэр нь дотоод сэтгэлдээ авчдаг. Энэ хүний одоо төмөр өрөхөөр булчин биеийн булчин хөгждөг бол энэ гүүхээр сэтгэлийн булчин хөгжиж идэг. Тэгэхээр сэтгэлийн булчин хөгжүүлээд сэтгэлийн булчингаа энэ гүйснээрээ сэтгэлийн булчингаа би хөгжүүлж байгаа юм чинь тэнд одоо тэр мөнгөөр зүйрлэшгүй тэр юм шагналыг авчиж байгаа байхгүй. Тэр бол одоо мөнгө жижиг асуудал гэж байна. За боломжтой. Өөртөөр бас Монгол улсын нэр гарч байна тийм үү? Төрийн далбаа мандаа нэгдүгээр байранд орно гэдэг маань Монгол улсын далбаа мандаж бас монголчуудын бас нэр тодорхой хэмжээгээр бас дэлхийд бас гарч танигдж байна гэж ойлгож байна зөв үү? За хоёлаа буцаад тэмцээн рүү оръё. Одоо тэмцээний хуваарийн тухай яриач тийм ээ хизээ эхлээд хэд хоногийн хугацаанд явагдаад за магадгүй одоо божролын гүйлтийг очиж одоо дэмжиж та гэсэн хүмүүс байгаа бол хизээ хаана очиж одоо уулзах уу тийм ээ хаана зогсож ивэл илүү одоо тустай байна гэдэг ч юм уу.
Тэгээ энэ тэмцээний бол өглөө 8 сарын 30-ны өглөө 6 цагт эхэлнэ. За тэгээд 1 км-ийн тойрог замаар тойрч гүйнэ. За гүйж явахад гүйлтийн зам дээр одоо хажууд нь бол хоол хүнс ингээд 0 бүх юм хажууд байж идэг. За тэгээд цаанаас нь хоол хүнсийн бүх юм бол одоо бэлдээд өгчдөг. Энэ тэмцээний турш одоо ингээд 10 тоогооч ингээд байнгын тасралтгүй ажиллаж идэг. Байнгын хоол ороод тэгээ тусалж байгаа хүндэж бас хоол өгдөг. Тэгээ миний хувьд бол тэмцээний төлбөрөө бол мөнгөний тушаацсан байгаа. Тэгээд туслах хүнийхээ бас хоолны мөнгө дээр тушаацсан байгаа. Тэр одоо бол тэмцээний хувьд бол одоо төлбөрүүдийн бол тушаацсан. Байрны мөнгөө энэ сараа ингээд тушаацсан. Одоо сүүлийн 2 сараа өгөөд байгаа. Тэмцээн дээр ирээд байг бол одоо байрууд байгаа. Би нөгөө байрандаа бол ингээд 3 хүн байна гэдэг ингээд юугаа яц учраас тэмцээн дээр ирж одоо хэд хоногор туслах хүн байвал байрууд байна, хоолууд байна. Байр хоолны хувьд санаа зовхгүй. За тэмцээний тойроод гүйж явах тэр явцад бол ингээд бас хажууд нөгөө RV машин байж идэг. Тэрэн дотор бас унтаж болно. Одоо миний хувьд бол тэгж орж унтахгүй л дээ зүгээр болно. Гэхдээ бол унтах нөгөө цаг байхгүй өглөө 6-аас шөнийн 12-д аль болох гүйж исэн дээр байдаг. Гэхдээ мэдээж ядар бол 1 цаг ч юм уу 10-20 минут ороод амарч болох болно. Гэхдээ миний хувьд л юу амархгүй тийм бүлгүүд байгаа. Яг туслах хүн маань бол тэнд ороод хэвтэж бас амарч болно. Миний уух юм бас ширээн дээр бэлдэж тавьчаад ч юм уу те. Тэгээд тэмцээн дээр бол яг уух идэх юм бол тэнд бэлэн байгаа ч яг өөрөө нэг нэмэлтээр бас нэг жоохон уураг гэдэг найруулж уух хэрэгтэй. Одоо тэр юмнуудын одоо гол нь ингээд найруулад ширээн дээр тавьчихдаг хүн байвал сайн байдаг байхгүй. Тэгээд хажуугаас бас гүйж явах үед бас мэдээ сэтгэл санаа бас унах үе байдаг. Тэр үед нь сэтгэл санаагаа жоохон дэмжиж өгөх тийм хүн байвал бас сайн байдаг. За тэгээд тэмцээн өглөө 6-аас эхлээд өдөржингөө яваад шөнийн 12 цагт дуусна. Хаадаг өдөр болго шөнийн 12 цагт дуусна. Тэгээ өглөө 6 цагт эхэлдэг. Тэгээд энэ 6 цагийн турш бол тэмцээн бол ингээд огт явагдахгүй зогссон байдалтай. За тэр хооронд бол тамирч гэртээ амардаг. Тэгээд тэмцээний талбай тэр байр хоёр нь бол хоорондоо 1 км-ийн зайтай. Одоо 1 милийн ч юм зайтай байгаа. Тэгэхэд энэ хооронд бол машинаар энэ тэмцээн зохион байгуулж байгаа газраас өглөө энэ байрнаас ирж машин аваад орой буцааж машин хүргэж өгдөг. За тэгээд машин өглөө оройдоо хүргэж өгдөг. Тэгээд ерөнхийдөө нэг 5 цаг орчимд унтаж байгаа. Тэгээ бус цагтнууд ингээд 6 цагийн тэмцээн завсаад байгаа. За тэмцээний хувьд бол одоо зарим өдөр усан бороо орж исэн ч тэмцээн бол үргэлжилж байна. Тасралтгүй шорон шуурга тавьсан ч халуунаар нараад одоо зарим үед бол энэ Нью-Йоркчийг халуунаар гарахаараа ингээд зарладаг. Тэр нь болохоор хүмүүс гэртээ байгаарай, гадаа гарч болохгүй шүү гэдэг нэг аюулгүй байдлын үднэс нь зарлал явагдаж шүү. Эсвэл одоо шорон шуурга ч юм уу ихтэй салхины үеэр гэртээ байх хэрэгтэй ч гэдэг юм. Тийм зарлал явагдаж байсан ч тэмцээн бол явагдаж идэг. Тасралтгүй явагддаг. Тэр нөгөө аян цахилгаан цахиад өвчтэй бороо орж исэн ч хамаа байхгүй. Цахилгаан цахис өвчтэй бороо тэмцээн бол тасралтгүй явагдаж идэг. За тэгээ энэ бол нөгөө өөрийгөө ялах гэдэг юм. Self transcendence гэдэг үг чинь бол өөрийгөө ялах гэдэг өөрийгөө хитээдэн давах гэсэн. Тэр нь өөрийгөө хитээдэн давах юм чинь байгалийн хэцүү үед ч гэсэн бас өөрийгөө ялж яддаг. Ийм үйлдэл байгаа. Тэгээд энэ тэмцээний хувьд бол одоо 52 хоногийн турш үргэлжилдэг. Хамгийн энэ тэмцээг хаалт нь бол 10 сарын 20-нд өндөрлөн тэмцээн аль бисаар дуусна. 52 хоногийн турш үргэлжилдэг. За тэгээд 52 хоногийн дотор 5000 км буюу энэ 3100 майлыг дуусгасан хүн бол одоо өөрийгөө ялагч болдог. Тэгээд тэр өөрийгөө ялагч гэдэг энэ одоо байгууллагаас бол тэр цом медаль энэ зэрэг өгдөг. Тэгээд дэлхийд дээр аль бисаар өөрийгөө ялж 5000 км гүйсэн гэдэг дээр бүртгэлд орж явдаг. Тэгээд энэ цаг туулсан нийт бол одоо 20 гаруй хүн байдаг юм шиг байгаа дэлхий дээр нийт яг энэ замыг туулж яг 52 хоногт 3100 майл ч одоо баруун эргээс зүүн эрг орох зайг бол 52 хоногт туулж ирнэ гэсэн чинь 52 туулсан хүн бол дэлхий дээр 20 эдгээр байдаг юм шиг. Тэгээ нийт орж ирсэн бол 50 гаруй хүн орж ирсэн юм шиг байна. Тэмцээнд оролцож ирсэн 100 гаруй ч хүн мэдэхгүй одоо бид тоог нь бичсэн тэр сайтн дээр нь байгаа ороод харвал. За тэгээд энд миний хувьд бол ямар ч гэсэн 52 хоногтой багтаахаас илүүтэй бүр 40 хоногт багтаах зорилготой байгаа. Дэлхийн рекорд нь бол 40 хоног 9 цаг хэдэн минут хэдэн секунд ч гэдэг ингээд нарийн байдгийг Финландын гүйч гүйцсэн байгаа. Тэр гүйч бол одоо энэ тэмцээнд бас гүйн дэлхийн рекорд эзэмшигч хүн. Тэгээд тэр нөхөр бол одоо бол жоохон нас нь агч байгаа учраас бол тийм учраас сайн гүйж энэ өөрийнхөө амжилтыг бол ахиулж чадахгүй байгаа. Сүүлийн 2015 онд дэлхийн рекорд тогтоосон. Тэрнээс хойш 10 гаруй жил өөрөө бас гүйж л байгаа жил бол нэгсэн амжилтаа дахиулж чадахгүй. За
хоёрдугаар жоо Италийн гүгч бол энд орсон гүгч бол яг энэ 5000 км-ийн тэмцээнд сүүлийн 4 жилд нэгдүгээр байранд орсон залуу байгаа. Тэгээ энэ тэмцээнд бас орж байгаа одоо. Гэхдээ сүүлийн 4 жил өдөр 10 өдрийн гүйлтэнд дандаа миний ард орсон байгаа. Дандаа 2-р байранд ордог. Сүүлийн 4 жил миний ард орж байгаа. 10 өдрийн гүйлтэнд 5000 км-ийн гүйлтэндээ бол сүүлийн 4 жил нэгдүгээр байранд орсон байгаа. Тэгэхээр энэ залуутай одоо 5000 км-т одоо өрсөлдөе. Тэгээд ямар ч гэсэн 40 хоногийн дотор дуусгаж дэлхийн рекорд тогтоочих гэсэн зорилготой байгаа миний хувьд. Тэгээ энэ бол бас Монгол гэдэг нэр гаргаад Монгол хүний тэр төсвөр хадуужлын энэ дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн рекордыг Монгол хүн эзэмшиж байвал энэ Монгол улсаа бас дэлхийд сурчдаг энэ хүн төрөлхтөнд бас нэг Монгол хүний төсвөр хадуулыг харуулж байгаа юм байна. За тэгээ олон монголчууд маань ч гэсэн хараад бас Монгол залуучууд бас уран болох юм болоо тийм. Бас манай адилхан монгол хүн маань ингээд ийм дэлхийн рекорд тогтоож болдсон юм байна гэхээр олон залуучууд бас үлгэр дуурай болоод олон хүмүүсийн өөрөө ялан дийлэхэд нэг сэтгэлийн хүч болох юм лөө. Орой л мэдээд гэдэг чинь загвар болж өгөх юм лөө гэж бодоод байгаа. За одоо танай багийн хувьд хэдэн хүн туслах хамт ажиллаж байна. Магадгүй илүү одоо туслах хүний хэрэгцээ байгаа юм ер нь. Одоогийн байдлаар яг энэ 5000 км-ийн гүйлтэнд би одоо оролцох гэж гэдэг энэ нөгөө дараа гаргасан энэ Вашингтон DC-гийн хэдэн залуучууд бас дэмжиж бас энэ тэмцээнд амжилттай оролцож байсаа гэдэг үднэс энэ одоо нэг хэвлэл мэдээллийн юугаар нэг ирээд бичлэгт одоо камер бичлэг юм авч хүмүүс ирээд бичлэг хийсэн. Тэгээд энэ үйлдэл бас жоохон олон хүнд хүргэе, олон монголчуудад бас хүргэж өгье гэдэг үднэс хэд нэвтрүүлгүүдэд бэлдсэн байгаа. Тэгээд тэр зүйлсээ одоо фэйсбүүкүүд дээр тавьж байгаа. Тэгээд энэ залуучууд бас дэмжиж чад их баяртай байгаа. Тэгээд энэ бас энэ гүйлтийг бас олон хүнд хүргэе таниулъя. Ийм байд юм байна. Энэ яг уучрал хүмүүгээд гэдэг энэ цаана ямар юм явагдаад гэдэг ямар бодолтой яах ч гүгээд юм байна гэдэг юм уу бас олон хүмүүст хүргээгээд нэг өдөр ирж хамт бас бэлтгэл хийж гүгээд бичлэг зураг аваа явсан. Тэгээд тэр хүмүүс өнөөс энэ гүйлтийг бас олон хүнд хүргэх талаас нь ажиллаж байгаа. За тэгээд яг одоо хажууд хамт байгаад туслаад явах хүн бол одоо байхгүй байгаа. Тэгээд яг хажууд хамт байх хүн бол туслах хүн бол үнэхээр хэрэгтэй л байгаа. Тэгээд зарим хүмүүс нэг ирнэ гэж бас зарим нь байна гэж зарим нь бас нөгөө байж чадахгүй одоо юутай болох гэдэг ажил төрөлтэй. Тэгээд яг юу яатсан хүн бол байхгүй. За ямар ч байсан хэрвээ магадгүй божиргалын энэхүү тэмцээнийг дэмжиж очиж туслая гэсэн хүмүүс байгаа бол тусны дугаар имэйл хаяг зэрэг одоо мэдээллүүдийг тавьж өгнө. За ингээд магадгүй одоо өөрсдөө очиж чадахгүй хүмүүсийн хувьд магадгүй одоо санхүүгийн хувьд хандив өгье дөө гэсэн бодож байгаа хүмүүсийн хувьд яаж хандив өгөх вэ? Тэгээ хандив өгөх хүсэж байгаа хүмүүс нөө миний гар утасны дугаар зээлэтэй холбоотой байгаа. Тэгээ зээлэгээр шилжүүлж болно. Энэ утасны дугаар руу одоо зээлэ гэх үйлчлэг ашиглаад божиргалын энэхүү одоо том тавьсан зорилготой өргөтөнд дэмжлэг үзүүлж өөрсдөө хэрвээ очиж амжихгүй бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байна. За ингээд энэхүү ярилцлагын сүүлийн хэсгийг одоо таны мэдээлэлд үлдээж байна. За миний асуугаагүй одоо таны бас одоо хүмүүст хүргэе да, яриа да гэж бодож байсан тийм зүйл байгаа бол энэ боломжийг танд олгож байна. Өчигдөр Монголд бас өөрийгөө ялах гээд 7 км-ийн гүйлтийн тийм хандив гүйлт зохион байгуулсан байгаа. Тэгээд тэр гүйлтийг зохион байгуулсан хүмүүс одоо энэ амгалан гэдэг залуу эдгээр хүмүүсийг өөрийгөө ялсан гэж жишээ болгоод хэлэхэд тэр хүн одоо нэг 120 кг жинтэй байж байгаа. Одоо 60 кг жинтэй болсон ингээд 20 одоо 10 жил гүйж जैन. Тэгээд тэр хүн одоо би 50% биеийнхээ жинг одоо гүйж одоо эрүүл мэндийн хувьд ч гэсэн өөрийгөө ялсан тийм залуу. Тэгээд тэр хүн зохион байгуулад мөн одоо Монголоос гүйдэг хэдэн залуучууд нийлээд одоо гүйдэг мөөгийг бас сая ном гаргасан байгаа. Тэр залуу өдргээд нийлээд нэг гүйлтийн хөдөлгөөний чандын гүйл зохион байгуулсан 50 гаруй хүн гүйгээд дурсгалын медаль өгсөн байгаа өөрийгөө ялгч. Тэр хүмүүсийн бас ингээд хандивын мөнгө нь өчигдөр орж ирээд би бас тэр мөнгөөр нь 3 пүүз авлаа өчигдөр. Гэрчээтэй бас ингээд одоо жишээлбэл таны ярьж байгаа хэмжээний зайд гүйхэд хэдэн пүүз орох вэ? 17 пүүз юмсан дөө. За өөр одоо хамгийн их зардал ордог зардал юу вэ? Гутлнаас гадна. За тэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ингээд одоо уураг үтгийн ч юм уу тиймэрхүү. За ямар ч байсан өнөөдөр цаг зав гаргаж манай үзэгчдэд одоо удахгүй болох гэж байгаа энэ хүү холын хэд хол зайн гүйлтийн тэмцээний тухай ярилцлага өгсөн. Божиргал танд маш их баярлалаа. Таны цаашдын одоо спортын мөн одоо өөрийгөө ялан дийлэх энэ хүү дагаа үйлсэнд бас амжилтыг хүсье. Магадгүй одоо ийм одоо бас зоригдолтой бас арга олохгүй байгаа хүмүүс бас урам зориг
санаа сэтэл өгч байгаа гэдэг одоо энэ тал дээр би бол одоо бүрэн итгэлтэй байна. За ингээд монголчуудад хандаж хэлэхэд манай одоо бод жаргал Нью-Йорк хотноо маш том зорилготой энэ тэмцээнд орох гэж байна. За тэмцээн бол 8 сарын 30-нд эхэлнэ гэж байгаа. За тиймээс өөрсдөө бас очиж бас энэ тэмцээнд гар бие оролцох боломж байна. Нөгөөтэйгөр одоо хандвийн аргаар бас дэмжлэг үзүүлэх ийм боломж байна. За ингээд таны цаашдын ажил амжилтанд амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн ярилцлагын дугаар их өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин удахгүй уулзъя. За их баярлалаа.